За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За оюут толгоон сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд оюут толгоон 120 дугаар тогтоол батлагдсанаас хойш яг 4 сарын хугацаа өнгөрсөн байна. За энэ 7 хоногт бол яг 4 сарын нэгсэн даваараг ойн болж байна. За мөн одоо шинэ засгийн газар одоо үүсгэн байгуулагдсанаас хойш яг бас 1 сарын хугацаа өнгөрлөө. За энэ хүрээнд оюут толгой дээр ямар арга хэмжээ авах нь гэж бас нэлээд харлаа. За засгийн газар эмхлэн байгуулагдаж ерөнхий сайд томилогдсноос хойш бүтэн 1 сар болоход за улсын хурлын 120 дугаар тогтоол батлагдсанаас хойш 4 сар өнгөрөхөд нэг ч алхам хийгдсэнгүй. Ажлын хэсэг нь хүртэл шинжлэгдэж батлагдсангүй. Бид нар өдөр тутам 15 тэрбум төгрөгийн зээлийн хөв оюут толгоогоос Rio Tinto компани руу өдөр болгон төлж байгаа. Энэ айгүй харамсалтай байна л да. Ингиж хандмааргүй, ингиж сэтгэлгүй хандмааргүй байна. За бүгдээрээ оюут толгой дээр ямар том алдагдсан боломж гарч байгаа. Өдөр болох тусам 15 тэрбум төгрөг тоологж байгааг бүгдээрээ ойлгосон. Тэгэхэд ажлын хэсгийн тушаалаач гэсэн цаг алдалгүй ингээд баталчмаар байдаг. 30 хоног өнгөрөхөд оюут толгой дээр засгийн газраас ажлын хэсгийн захирамж өнөөдрийг хүртэл байхгүй байна. Ажлын хэсэг батлагдахгүй болохоор сайдууд нь хэн хариуцж байгааг нь ойлгомжгүй ийм нөхцөл байдал одоо үргэлжилж байгаа. Ерөнхийд нь дүгнэхэд бол сүүлийн 3 сарын хугацаанд оюут толгой дээр явжсэн хилцээр бол ингээд зогсон байдалд орчлоо. Тэгэхээр хилцээртэй яаралтай орох хэрэгтэй байна. 120 дугаар тогтоол амлах ёстой. Энэ бол өөрөө хууль. За оюут толгойн сонсгол болсноос хойш энэ 4 сарын хугацаанд зээлийн хүүд 1.8 их найт төгрөгийн зээлийн хүү өнөдөр төлөвтгөөр тооцоо гарсан байна. Өдөр бүр 15 гэхээр 4 сар чинь 120 хоног байхгүй. Тэгэхээр 15 тэрбумыг 120 хоногоор үржүүлэхээр 1.8 их найт төгрөг шүү. Өнөөдөр бид нэр 4 сарын хугацаанд эсвэлтгүй явсаар байгаад 1.8 их найт төгрөг төлөхөр болсон байна. 1.8 их найт төгрөг гэдэг бол 100 сургууль барих хэмжээний төсөв. Эсвэл бидний өнөөдөр маргасаар байгаа зогсоосон туулын хурдны замыг 100% санхүүжүүлэх хэмжээний дүүцгэц хэмжээний мөнгө хэрэгдэж байгаа. Тэгэхээр 120 дугаар тогтоолыг яаралтай хэрэгжүүлэх ёстой. Оюут толгойн сонсголоор 16 жилийн туршид тэр чигээрээ засгийн газрын зүгээс маш их эсвэлтгүй байсныг бүгдээрээ ойлгосон. Тэгэхээр энэ эсвэлтгүйг цаашаага үргэлжлүүлмээргүй байна. 3.5 саяла бид нар мэдээлэл авч ойлгосон шүү. Тэгэхээр эндээс цаашаага ард түмний эсвэлтгүү бас хэр төвчээр заахыг хэлж мэдэхгүй байна. Тийм учраас засгийн газар энэ дээр яаралтай хөдлөх хэрэгтэй. Зээлийн хүүгээ яаралтай бууруулах хэрэгтэй. За онтрогийн асуудлыг бас яаралтай шийдэх хэрэгтэй. Өнөөдөр энэ асуудлууд бүгдээрээ шийдэгдэж чадахгүй явсаар зээлийн хүү 11% хിവэрэ байгаа штэ. Өдөр болгон тоологч байгаа. Хүүгийн хүү давхар тоологж байгаа. 53% өгөөж баталгаажуулмаар байна. Өнөөдөр оюут толгой компани 2025 онд 5.2 тэрбум долларын орлоготой ажилласан байна. Түүхэн хэмжээний орлого. Энэ орлогын хэмжээ Монгол банкар дамжина гэж бид нэр 100% Монгол банкар дамжина гэж 120 дугаар тогтоол дээр тусгасан. Өнөөдөр энэ хэрэгжихгүй бас явсаар байна. Тэгэхээр энэ дээр Монгол банк бас ямар арга хэмжээ авч байгаа вэ? Ажлаа хийж байгаа юу? За бид нар юу ойлгосон бэ гэхээр 10 жилийн турш Монгол улсад ганцхан оюут толгой компани техник эдийн засгийн үндслээ батлуулахгүй явсаар өдийг хүрсэн байна. Энэ өөрөө хууль зөрчиж байгаа хэрэг шүү дээ. Тэгэхээр энэ техник эдийн засгийн үндслийг дамжин сайд батлуулсан уу? Энэ дээр ажлын хэсэг гарч ажиллаж байгаа юу? Оюут толгой дээрх нөөцөө бид нар одоо хүртэл баталгаажуулж авч чадаагүй л явж байгаа. Энэ бол уул уурхаан сайдын, за аж үйлдвэр соёлын сайдын бүрэн эрхэд байгаа асуудал. Тэгэхээр дамжин сайд энэ ажлаа яаралтай хийх хэрэгтэй. Цаг хугацаа ордог ажил шүү дээ. Хилэлцээр хэр явахаас үл хамаарч тэр техник эдийн засгийн үндслэл нөөцөө баталгаажуулах хэрэгтэй. Энэ ажлаа дамжин сайд яагаад хийхгүй байгаа юм бэ? Ажлын хэсэг гарсан уу? Энэ чинь 1-2 жил шаарддаг шүү дээ. Техник эдийн засгийн үндслээ баталгаажуулахгүйгээр яаж бид нэр 53% өгөөжөө баталгаажуулах гэж байгаа? Энэ асуултын тэмдэг хിവэрэ байна.
Тэгэхээр ажлаа яаралтай хийх хэрэгтэй, тайлангаа тавих хэрэгтэй. Энэ дээр маш том ард түмний хүлээлт байгаа шүү. За яг дөнгөж энэ 7 хоног бас оюу толгой компаниас одоо томилогдоод удаагүй байгаа те. Томилогдоод 2 сар болж байгаа. Одоо анхны Монгол захирал одоо гэгддэг мөнхсөх захирал тайлангаа тавилаа. За энэхүү тайлангаар 2026 оны эхний улирлын байдлаар оюу толгой компани за 2.5 тэрбум долларын орлоготой ажилласан байна. Эхний улирлаар те. Эхний 4 сарын байдлаар. Энэ бол төлөвлөгөөнөөсөө 2 дахин давсан өндөр орлоготой ажиллажээ. За 2026 оны эцэс гэхэд оюу толгой компани 2.6 тэрбум долларын эерэг мөнгө урсгалтай гарч байна. 2.6 тэрбум доллар гэдэг бол 9 их найт төгрөгийн одоо ногдол ашиг болгож тарах боломжтой хэмжээний ийм эерэг мөнгө урсгалтай гарч байгаа. Зардлаа хасаад цаана үлдчихэж байгаа эерэг мөнгө урсгал 9 их найт төгрөг байх нэ. Эндээс харамсалтай нь Монгол улс нэгч төгрөгийн ногдол ашиг авч чадахгүй. Энэ бүх мөнгө буцаад зээл болон зээлийн хүүгийн хүүд иргэн төлөгдөнө. Нөгөө баяр цогтын алдарт эрсдэлгүй тэ одоо Монгол улсад ашигтай гэсэн энэ одоо ловрын гэрээнээс болж өнөөдөр Монгол улс оюу толгой ийм өндөр хэмжээний орлого ашигтай ажиллаж байгч нэгч төгрөг ногдол ашиг болгож авч чадахгүй харамсалтай. Гэтэл мөнхсөг захирал хандж хэлмээр байна. Дөнгөж шинэхэн томилогдоод 2 сар ажил дээр байгаа анхны Монгол хүн гэж их сошиалор явуулсан те. Анхны Монгол захирал маань өөрийнхөө ажлыг онцсан гэж дүгнсэн байна. За энэ миний үг биш шүү. Энэ нэг хэвлэлээр хин нэгний хэлсэн үг биш. Энэ мөнхсөг захирлын өөртөө дүгнэлт тавьсан үг. Ерөнхийдөө онцсан гэж дүгнсэн байна. За яг уу Rio Tinto компанид онцсан дүгнэлтийг авчирсан байх. Гэхдээ энэ ловрын гэрээгээр өнөөдөр бид нар юу ч хүртэж чадахгүй байгаа бухимдалтайгаа Монголын ард түмэнд хандаж онцсан дүгнэлт гэж яг юу гэлээд байгаа. Хэнийг онцсан гэж дүгнээд байгаа. Хэнийг онцсан дүгнэлтээр доромжлоод байгаа. Энэ 16 жилийн туршид эсвэлтгүй явж энэ Монголын тал ямар ч ногдол ашиг авахааргүй авах үед орлого нь огцон буурах ийм нөхцөл байдалтай байж байгаа бухимдалтай ард түмнийг багахан шиг доромжлоороо. За оюу толгой за компани ямар ч хэлсэн тайлангаа за ингээд миний гарт бай те. Эхний улирлын тайлангаа нэг 9 хуудас текстээр 2 хуудас хүснэгцтэй гаргажээ. За үүнээс хойш түүнээс цааш оюу толгой үндсэн хуулиараа бол ард түмний өмч. За ард түмнийг төлөөлсөн парламентэд тайлангаа тавьж явах ёстой. Ер нь нэгэнтээ стратегийн ач холбогдлохын ордууд ард түмний өмч юм бол ард түмэнд нь тайлангаа тавих ёстой. Ил тод байх ёстой. Дараагийн улирлын тайлангаа харин 200 хуудас санхүүгийн бүтэн тайлангаа тавиараа гэж бас хэлмээр байна. За 3 дугаарт яг одоо хилцээр сүүлийн 3 сарын ихөө зогсолтын байдалтай байна. За энэ хугацаанд бид нар 1.8 их найт төгрөгийн зээлийн хүү бас төлөх хэмжээтэй ингээд өдөр тутам зээлийн хүүгээ тоолсон нэгсэндээ им ловрын зээлийн гэрээгээл өдөр болгон ярьсан хэвээр. За тэгэхээр одоо оюу толгой компаниас хилцээрт Эрдэнэс оюу толгой компаниас Эрдэнэс Монголоос за Монгол Улсын засгийн газраас хилцээрт ороход өөрсдийгөө бас бэлтгэх хэрэгтэй. Монголын талаас хийж болох зүйл бол Эрдэнэс оюу толгой компани гүйцэтгэх захирлын албан тушаал байна. Оюу толгой компани Монголын 34% төлөөлж байгаа төлөөлөн удирдах зөвлөлийн 3 гишүүн байна. За энэ 4 албан тушаал дээр одоо шинэ засгийн газар хин нэгний шахааны анкетээр биш. Хин нэгнийг зүгээр нэг ажил олгох гэж улс төрийн оноо авах гэж биш. Харин мэрэгжлийн ур чадвартай Rio Tinto компанитай хилцээрийн ширээн дээр хангалттай суугаад тэднээс дутхааргүй хилцээрд орох чадвартай мэрэгжлийн өндөр ур чадвартай хангалттай англи хэлтэй боловсролтой туршлагатай энэ залуусаас тавьмаар байна. Энэ дээр хин нэгэн улс төрч бас шахаа явуулмааргүй. За бусад компаниуд дээр шахаагаа явуулна үз. Харин оюу толгоон ийм өндөр ач холбогдолтой хідэн их найт төгрөгийн үр дагавартай энэ том хилцээр дээр Монголын сор болсон залуучуудаа тавиач гэж хүсэлтийг тавьмаар байна. Яг гэх юм бол буцаад энэний үр дагавар 3.5 сая иргэд харж байгаа штэ.
оюу толгой дээр одоо улс төрчмөрг байгаа юм. А гэхдээ хэрвээ энэ хилцээр амжилттай явахгүй бол энэ хилцээр урагшлахгүй бол парламентын зүгээс бас дугарсаар байх болно. Авч болох арга хэмжээгээ шаардлагатай бүх арга хэмжээг цаашдаа авч явах болно. Одоо энэхүү 4 сарын хугацаанд 1.8 их 80 төгрөгийн зээлийн хүү төлөөд ингээд явж байгаа нь бол үнэхээр харамсалтай. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр зэсийн үн $13,000 байна. 1 тонн. Энэ бол 1 жилийн дотор 40% өссөн рекорд ивдсэн үн байгаа. Энэ үнээс өнөөдөр ганцхан Rio Tinto компани зээлийн хүүгээр дамжуулж өгөөж авч байна. Монголын талд энэ дээр нэг ч төгрөгийн ногдлох шиг байхгүй шүү. 2039 онд хүртэл ногдлох шиг байхгүй. 2039 онд дэлхийн томоохон банкны оюу толгой дээр хийсэн одоо мэрэгжлийн судалгаагаар бол 2039 онд гэхэд Монгол ногдлох шиг авах үеэр орлого нь огцон буурах ийм л хандлагатай байгаа. Тэгэхээр энийг заавал өөрчлөх ёстой. Энэ дээр 3.5 сая иргэний маш том хүлээлт байгаа гэдгийг бас хэлмээр байна. Сүүлийн үед бид нэр энэ хідэн мега төслөө бүгднийг улс төржүүлээд ингээд гацаанд оруулаад дуусгачих шиг байна л да. Тэгэхээр засгийн газар ганц үлдсэн том мега төсөл бол оюу толгойн хилцээр. Тийм учраас энэ оюу толгойн хилцээрийг амжилттай заавал явуулж үр дүнг нь ард түмэндээ заавал тайлагнах ёстой гэдгийг бас дахин хэлмээр байна. Тийм. Санал нэгдсэн гэдэг зүйл яриад байгаа. За тэгэхээр энэ дээр нэг зүйлийг бас тодорхой хэлье. Яг гоо засгийн газар дээр 92, 103, 120 дугаар тогтоолууд байгаа. А гэхдээ дамжны сайд их яриад байгаа шиг байлаа. Менежментийн төлбөр гэдэг. Менежментийн төлбөр 120 дугаар тогтоол дээр ороогүй. Яг гэвэл энэний ач холбогдол бол яг үндэ мөнгө урсгалаар бол нэг тийм том биш. Хамаг зардлан гарцны дараа менежментийн төлбөр хамгийн бага байх юм. Тэгэхээр ийм жижиг чулуу хөөлгөж хамаг анхаарлыг төвлөрүүлээд том асуудлаа ард нь үлдээдэг ийм технологи оюу толгойн хилцээр дээр дахин ажиллахгүй шүү. Дахин явахгүй гэдгийг бас аль бие усаар хэлмээр байна. Урд өмнөх хилцээрүүд бол дандаа жижигхэн чулуу хөөлгөж олон нийтэд мэдээлж хагаад том асуудлуудыг дандаа ард нь үлдээсэн ийм юм явсан. Энэ бол нөгөө талаас явж байгаа бас хилцээрийн тактик. Ийм тактикт автаж болохгүй. Ийм тактик одоо дахиж явахгүй шүү. Бид нэр 2 хурагдана, 3 хурагдана, 4 хурагдахгүй шүү. А энийг бол цаг тухайд нь байнга бас асуудлыг дэвшүүлж явах болно. Онтригийн асуудал байна. Хэдэн 10 тэрбум долларын асуудал яригдж байгаа штэ. Энэ мөнгө урсгал буцаад Монгол улсын эдийн засгийг хэд дахин нуглах хэмжээний мөнгө урсгал яригдж байгаа. Ийм том асуудлуудаа авч шийдэх ёстой. Үндсэн хуулиар олгосон эрхийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Онтрогийн 34%-тай холбоотой шийдлээ гаргаад улсын хурлд заавал оруулж ирэх ёстой. Энэ асуудал хүлээгдсээр байгаа. Өнөөдөр онтро дамжны сайд ярьж байна уу? Яагаад дамжны сайдаа онтро ярихгүй байгаа? Яагаад зөвхөн менежментийн төлбөр гэдгээр асуудлыг хаагаад байна гэж би бас энэ дээр дахин лавламаар байна. Та нар дамжны сайдаас асуух хэрэгтэй. Мэргэжлийн яам энэ дээр хамгийн их анхаарлаа төвлөрүүлж ажиллаж явах ёстой. Техник эдийн засгийн үндэслэлээ яаралтай батлуулах хэрэгтэй. За нөөцөө баталгаажуулах хэрэгтэй. Батлагдсан техник эдийн засгийн үндэслэлгүйгээр 53 өгөөжөө яаж баталгаажуулах гэж байгаа? Хилцээр гэхлээр одоо жишээлбэл 34%-ийн Монголын засгийн газар эзэмшээд явах зөв юм уу? Эсвэл одоо яг хэрэгтэй юм? За онтро дээр 120 дугаар тогтоол дээр нэг дээр нь маш ойлгомжтой зааж өгсөн байна. Засгийн газар тэрийг 34%-ийг амнаатаар орлуулах эсвэл хувь эзэмших үү? Энэ шийдлүүд нь бүгд хуулиараа бол олгогдсон байна. Шатмалдамжийн тухай хуулиар засгийн газар олгогдсон бүрэн эрх юм аа. Энэ асуудлаа шийдээд улсын хурл руу оруулж яаралтад оруулж ирэх хэрэгтэй байна. Улсын хурлаар эцэслэн батлагдана. Яагаад гэвэл энэ стратегийн ач холбогдлын ордын эзэмшлийн хувь хэмжээ эцэслэн батлах сүүлийн одоо хилцүүлэг бол улсын хурл дээр явагдах хэрэгтэй. Энийг бид нэр улсын хурл дээр хүлээсээр байгаа 4 сар боллоо шүү дээ. Энэ 4 сарын хугацаанд бид нэр 1.8 их 80 төгрөгийн зээлийн хүү тооцох хэмжээтэй болж шүү дээ. Энэ цаашаа өдөр болгон зээлийн хүү ярьсан ийм юм явмааргүй байна. Яагаад сэтгэлгүй байгаа юм бэ? Яагаад энэ дээр ийм сэтгэлгүй хандж байгаа юм? Яагаад ажлын хэсгийн тушаалаа 30 хоног болж байхад гаргаж болохгүй байгаа юм? Энд чинь уул нь эхний өдрөө гаргачмаар байна шүү дээ. Хилцээр эхлээд одоо бараг 5-6 сар болчихлоо шүү дээ. Та сая сэтгэлгүй хандж юм чинь сэтгэлгүй биш. Нөлөөлөл ирээд байгаа юм шүү. Тэрийг би мэдэхгүй байна. Сайднараас нь асуух хэрэгтэй. Сэтгэлгээсээ л гацаад байгаа шалтгаан байна. Ажлын хэсгийн тушаал гаргах гэж юу гацаад байгаа юм? Юу нь болохгүй байна? Ажлын хэсгийн тушаал эн чинь хэрвээ бичиж болохгүй бол би бичээд өгье л доо. Эн чинь хоёрхан хуудас ч дээ.
шинэ ерөнхий сайд томилогдсон бол урдах өмнөх ажлын хэсгүүд бүгдээрээ өөрчлөгдөв. Яагаад гэвэл засгийн газрын сайд нар өөрчлөгдсөн учраас би энэ дээр 30 хоног бас чимээгүй байж харлаа. Өнөөдөр хүртэл томилогдоогүй байна. Өнөөдөр хүртэл ажлын хэсгийн тушаал гараагүй байна. Ийм байдалтай хандмааргүй байна. Энэ миний бодлоор энэ шин засгийн газрын өнөөдөр үлдсэн ганц мега төсөл оюу толгой шүү. Оюу толгойн хилцээр Монгол улсын эдийн засагт хамгийн том үр дагаврыг авчирна. За нэг зүйлийг хэлье. Өнөөдөр оюу толгой төслийн зээлийн хүү Монгол улсын нийт зээлийн 50%. Монголын зээлжих зэрэглэлд хамгийн ганц нөлөөлдөг хүчин зүйл бол оюу толгойн нийт зээл байна. Энэ өндөр хүүтэй зээл. Иннээс болоод өнөөдөр бид нэр зээлийн хүү бодгоог бид нар ойлгох ёстой. Өнөөдөр зээлийн хүү буурахгүй үндсэн шалтгааны нэг оюу толгойн нүсэр том зээл, капитал буруу одоо бүтцснээс хамаарж байгааг бид нар ойлгох ёстой. За баярлалаа.